Манай улс 11 дугаар сарын 12-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Гэвч хөл хорионы хатуу дэглэмийн энэ үед арх сотруулахундаа худалдан борлуулсан улмаар сотруулахундаа хэрэгэлсэн иргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын биед халдах зэрэг хэрэг зөрчил гаргасаар байна. Тухайлбал өнгөрч 5 гарагт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 40 дуудлага бүртгэгдэж 83 иргэн эрүүлжүүлэгдсэн. Тэгвэл Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцсэн албан хаагчид тус дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэр арх сотруулахундаа худалдан борлуулсан аж ахуйн нөөж байгууллагыг илрүүлж таслан зогсоосныг сурвалжиллаа. Тодорхойлбол Баянгол дүүргийн 4 дугаар хорооны зоос гэх дэлгүүр арх сотруулахундаа худалдан борлуулж байсан бөгөөд тус дэлгүүрээс арх худалдан авсан иргэн 37 настай эрэгтэй архитан сотурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч эмэгтэй О 22 цагийн үед дуудлага мэдээлэл өгчээ. Дуудлагын даваа цагдаагийн албаагчид зоос дэлгүүр худалдаалагдж байсан 289 шил архийг хураан авч сотруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Харин архитан сотурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэн эрүүлжүүлэх байранд төрс хатуулаад байна. Одоо чи хөл хорионы үед тогтоодсон байна. Арх сотруулахундаа бас худалдаалахыг хориглочихсон байгаа. Яагаад сотруулахундаа худалдаасан? Түрүүс л чинь мэдчихсэн үү? Хөл хорионы хэзээ одоо хэддэг ханоос нэг худалдаалж гисэн. Ингэж худалдааснаас болоод бас гэр бүлийн хүчирхийлэл гарчихсан байна. Одоо бас худалдаалахыг хориглосон байгаа шүү. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөх үү? Энд худалдаасны улмаас ус гэр бүлийн хүчирхийлэл гарчихсан юм шүү дээ. Хичнээн тооны одоо арстан сумаа худалдаа. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцсэн нутаг дэвсгэр болох 4 дугаар орооны мөн тоотод за иргэн Оогоос за гэр бүлийн хүчирхийлэл үүдэлтэй байсан дуудлага 22 цаг минутанд дуудлага 190 дуудлага ирсэн болж байгаа. За цагдаагийн албаагч шалгахад иргэн за хамтран амьдрагч тэднэр ахлах сохтолтой бас гэрээс өгсөн гэсэн ийм гэр бүлийн хүчирхийлэл дуудлага өгсөн болж байгаа. За иргэн бол за иржүүлж сатахтууд өгч сатуулсан гэж байгаа иржүүлсэн гэж байгаа. За энэ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 4-р хорооны зоос гэдэг энэ дэлгүүрт ирж байгаа гэж байна. За энэ зоос гэдэг дэлгүүр маань нийслэлийн засаг даргын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн Ад ороо 12:42 дугаартай захирамжийг зөрчиж энэ сахтуулахундаа бодлон борлуулсан зөвшөөрөл гаргачаад илэрүүлчихэд өдөр ажиллаж байна. Архитан сотруулалт төвчл хууль 6-гийн 5-ын 15 зааснаар за мөн баримттай төвчл хуулийн 5-ын 13-ын 4 зааснаар ингээд баримт тооцоогоор ажиллаж байна өдөр. Одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг байгаа иргэн тийм ээ. Тэр хүнд одоо хариуцлага ямар хангамжаар тооцогдох вэ? Хэдэн цагийн үед бас танд дуудлага өгсөн юм талаар тодорхой мэдээлэл өгөх гэж байна. За цагдаагийн байгууллагууд өнөөдрийн 22 цаг 0-ын минутанд дуудлага ирсэн болж байгаа. За иргэн бол ирүүлжүүлсэн сатагтад ирүүлжүүлсэн байж байгаа. Иргэн Од бол аюулын зэрэг үйлж сахарчаар мэдээлж ингэж ажиллаж байна. Хөл хорой тогтоосноос хойш гэмтэрэг 55, гэр бүлийн хүчирхийлэл болон зөрчил 67% буурсан гэх мэдээллийг цагдаагийн ерөнхий газраас өгсөн. Гэсэн ч арх сотруулахундаа худалдан борлуулсан ахын хүрээний архиталтаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэг зөрчил гарсаар байна. Угтаа бол коронавирусын халдвар 5 аймаг болгон нийслэлд тархаж одоогийн байдлаар дотоодод 85 тохиолдол илрээд байгаа энэ үед иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих ёстой. Гэвч иргэд хууль дүрм зөрчиж нөгөө төгөр онцгой нөхцөл байдлын үед хариуцлагагүй үйлдэл гаргаж байна.